Явж ямар эвгүйнтэй явлаа чинь. Ер нь бол нэг иймэрхүү төлөвлөгөөтэй тэгээд за арилжаанд орохдоо сандраад байна яах вэ? За сайн залуусаа. За бид нар гэр бүлээрээ өвөл жоохон дулаан орнолоо явъя гэдэг. Нэлээд сэрүү орж эхэлж байна ашгүй. Яг хүүтнээс өмнө амжаад явчлаа даа гэж бодоод миний хувьд бол жоохон баяртай байна. За бүгдээрээ 2 онгоцонд явна заяа. Эхлээд 1 онгоцонд явна. За тэр онгоцонд нэг 3 цаг 30 минут нисээд тэгээ бүгдээрээ Солонгост очино. Солонгост 4 цаг хүлээгээд дараа нь Солонгосоос цаашаа Бали руу явна шүү. За. Хол байна уу? Гэтэ бүгдээрээ орой бүгдээрээ 11 гэхэд очичин заяа. Эвэл тэ. Өнөөдөр орой 11 цаг гээд очин за. За онгоцны буудлын дээр ирсэн байна. Одоо ямар ч кофегаа авна. Нилээ эртээ байгаа учраас нилээ нойр урж байна. Өчтөрийн хувьд бид одоос унтах гэж бөөнл юм боллоо. За ямар ч хүний тоогоор 8 кофе тэгээд 7 ундаа авчлаа бүгдтэй нийлээд. Бид чинь бас нилээ өнөр явж байгаа. No, cámara, se protege. No. За одоо бүгдээрээ аав нь юм хэлээ заяа. Онгоцонд суух болон явахдаа бүгдээрээ эрхэст нь яах нь хүслээ ахтайгаа. За энэлт нь болдоо ахтайгаа. Тэгээ эвэлт нь яах нь бас болдоо ахтайгаа хамт явна. Өөр тийш явахгүй. Ягаад гэвэл бүгдээр одоо гадаадд очоор онгоцны буудлын амар том байгаа заяа хүүхдүүд. Тэгэхээр ингээ төөрх юм бол ороход амар хэцүү за. Ойлгож байна уу? Яг онгоц ингээ төөрхөөр ингээ чих амар эвгүй болдог заяа. Ингээ бүглэрсэн юм шиг болдог заяа. Тэр үед яах вэ гэхээр ингээ ившээ шүү заяа ингээ тараа. Ингээ ившээнгөө чих чин зүгээр болно ойлгосноо. Ойлгосноо үнэлтэй. За сая ямар ч аюулгүй зааварчилгаагаа өгчлөө. Бид нар нэлээд олуулаа явж байгаа. За манай менежер явж байгаа. Дээрээс нь хүүхд харах дүү маань явж байгаа. 4 хүүхэд ихтер гээд тэг 8-уулаа явж байгаа учраас бас нэлээд одоо эмх цэгцтэй дэг журамтай явах хэрэгтэй. Тийм учраас эхний ээлжинд яг хэрхэн яаж явах уу? Ямар хүүхдийг хэн хариуцах уу? Манай хүүхдүүдийн хувьд бол анх удаа одоо нис үзэж байгаа. Тийм учраас мэдээж хэрэг тиймэрхүү зааварчилгаануудыг өгөх нь зөв гэж бодсон. Тэгэд Инчон дээр Соулд бид нар буучаад дамжин нислэгээр нэг 4 цаг хүлээчээд дараа нь Бали руугаа нисэн. За орой нэг 11 цагийн үед Бали дээр бид нар буухаар байгаа. Тэгэд яг Бали явж байгаа зорилго маань юу вэ гэхээр мэдээж хэрэг өвлийн утаанаас бид нар зогтож байна. За дээрээс нь аялангаа, ажиллангаа амьдрах байгаа. Тэгэхээр бүх юм аалд ингээд авцуулаад хийн гэсэн үг л дээ. Жог хүмүүстэй бас нэлээд одоо чанга байд юм байна. Сая зөвхөн одоо бүртгэлээ хэлэхэд л нэлээд юм боллоо. Тэгээд явсан даваад арчих байхаа бус хүмүүс давж байгаа юм шүү дээ. Арилжаа эхлэхээс өмнө яг орох гэхээр сандраад байна гинэ. Сандралт гэдэг чинь өөрөө бид нар хэд хэдэн шалтгаанууд байгаа заяа. Нэгдүгээрт яг алдаж болохгүй мөнгөөрөө орж иж магадгүй. Өөрөөр хэлбэл маш өндөр эрсдэл гаргаж ирэх гэсэн үг. Жишээлбэл $100 байж нэг удаагийн оролтоороо $20 юм уу $30 эрсдүүлдэг. Эсвэл ямар ч эрсдлийн менежмент байхгүй өндөр дотор орох. Энэ үед яг арилжаанд орохоос өмнө бид нар сандна. Дээрээс нь мэдлэхгүй байж болно. За мэдлэг байхгүй. За хангалттай нөгөө судлаагүй учраас яг хаашаа явахаа мэдэхгүй. Үүнээс болоод сандарч иж магадгүй гэсэн. Энэ бол түгээмэл 2 сандрал нь энэ байхад залуусаад яг риск менежментээ бүгдээрээ сайн баримтлах юм байна. Тэгвэл сандрал байхгүй болно. Бид нар одоо Бали явах чинь. Бид нар одоо Бали явах чинь. Онгоцондоо суучлаа. Ямар ч өнөөдөр хагасаа өдөр. Тэгэхээр хагас бүтэн сайндаа ямар ч гэсэн
Баалидаа очиод түүхнүүд авчих байхаа нэгтгэс мэдээж хэрэг арилжаандаа орно. За манай явж байгаа багийнхнаас арилжаа хийдэг хүмүүс бас байгаа. За манай эхнэр хийдэг те манай менежер хийдэг гэдэг. Тэгээд баалид бас манай найзууд хүлээж байгаа. Ямар ч нэлээд гой сонирхолтой байх байхаа гэж би бодож байгаа. Аялна, ажиллана. За нэг иймэрхүү байна да. Манайхаа одоо нисгэл байж энэ да. Мятын бизнес класс нэг иймэрхүү юм байна. Бидэд уулна Кореан руу явах гэсэн чинь нислэгийн цаг нь хойшлоод Бали дээр онгоцны буудлын засвартай байгаа гэсэн. Түүнээс болоод нэлээд олон авиакомпаниудын нислэгүүд нь нааш цаашаа болж байгаа юм байлаа. Тэгээд бидэд Монголоос ол Мятаараа явчихна. Дараа нь Солонгосоос бол Кореан руу явах байгаа. Би сайн нэр нөгөө чат хөтлөхгүй байхаар нь гайхаад тэгсэн чи хагсан юм ба шүү дээ. За бид нар одоо Инчон дээр байна. Дараагийн онгоц хүртэл нэг 4 цагийн хугацаа үлдсэн. Сайн нэг жоох юм мэдчихлээ. Сүүлийн үед миний анзаарч байгаа зүйл маань нэлээд амьдралын хэв маяг талдаа анхаарах шаардлагатай болсон. Яагаад гэвэл мэдээж хэрэг компьютерийн ард удаан суугаад хөдөлгөөний хувьд бол дутагдалд орж байгаа гэдгийг анзаарч байгаа. Одоо deep work гэж хэлдэг чинь яг төвлөрч яг 4 цаг л ажиллана. Бусад үед дасгал хөдөлгөөн, за англи хэлээ сайжруулах, тэгээ хоббигоо хөөх ч юм уу тиймэрхүү цагуудыг нэлээд хий гэж бодож байгаа. За бүгдээрээ манай эзэр очие. Нөгөө хэд маань юу хийж байна? Энэ харин нэлээд гоё сэрэг байлаа. Энд юм асгацсан юм аа. За нааш. Хач ойлаа. Тийш явах юм аа. За. Тэгээ манай монголчууд нь штэ. Ер нь бол CEO манайх юм шиг боддог болцсон заяа. Сайн би CEO харсан чинь Монгол байгаа юм шиг санагдчихлаа. Солонгосчууд манай монголчуудаас хууссан юм шиг харагдаж байна. Гараавараа минь. Гараавараа. Гараавч. Тэгэж. За 5 дахь өдөр буюу өчигдөр алт маш их унсан. Тэгээд миний анзаарснаар баг 2000-аад би бонцноо. Тэгээд ямар ч юм бэ нэг шорттой байгаа. Шортныгаа талыг хаагаад гаргасан. Одоо үлдсэн шорт маань 1200 BB ашигтай байна лээ. За энэ бол нэлээд өндөр ашиг шүү дээ тий. За 5 жилийн өмнө алтан дээр арилжаа хийхэд ер нь $100 байхад бол ер нь болцдог байсан. Нэлээд боломжийн амар өндөр эрсдэл биш байсан бол одоо $100 алтан дээр арилжаа хийхэд нэлээд чанга болсон. Ядаж тий тэрнээс нэг хэд дахин за 2-3 дахин өндөр данстай байж иж эсвэл буюу риск менежментээр бариад арилжаа хийх боломжтой болж байгаа маа. Тэгэхээр яг энэ тал дээр бид нэр хэрэг бага данстай байх юм бол яг өндөр одоо гүйлттэй хостол гэхээсээ илүү фэрүүд буюу одоо евро доллар ч юм уу тэгээ валютын хослууд руугаа оруул зүгээр шүү залуусаа за. За өчтөр бид нар нэлээд шүүн ирээд буудлын дээр нэлээд утсан онгоцны буудлын дээр тэгээд ядраа шууд унтцсан. Одоо ямар ч өглөөний гацааг уучаад хөвгүүд маань нөгөө пул орсон чинь нэлээд пул нөгөө гүнзгий учраас хөл хөрөхгүй учраас нөгөө живхгүй байх үүднээс янз бүрийн тийм усны хэрэгслүүд аваад тэгээд ойр орчинтойгоо танилцъя гэж бодож байна. Ямарс одоо дэлгүүр рүү явж байна да. За энэ удаагийн бичлэгээ ингээд дуусгая. Дараа нь сонирхолтой зүйлс оруулна гэж итгэлтэй байна. За түр баяр тааслаа.